орон нутгийн шилдэг санхүүч. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар, төсвийн аглага мэрэгжилтэн Ням Цэрэнгийн Сүхбаатар, Дундгов аймгийн сайхан овоо суман төрсөн Дундгов аймгийн төвийн 10 жилийн сургууль болон санхүү эдийн засгийн техникумыг барилгын нэгтлэн бодогч, мандах бүртгэл дээд сургуулийг нэгтлэн бодогч эдийн засагч мэрэгчлэр тус төгссөн. Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогч Сүхбаатар нь төсвийн орлого зарлагын төлөвлөгөө гүйцэтгэл, нэр төрлийн харьцуулсан судалгаа хийж төсвийн төлөвлөлтөнд ашиглахын зэрэгцээ, орлого нэмэгдүүлэх шинэ их усүрийг хайж, зарлагыг бууруулах, хэмнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Төсвийн шинжилэл, төрийн сангийн системийн шинжилэл зэрэгт гар бие оролцсон ажиллаж, үр дүнд суурилсан төлөвлөлтийн аргыг орон нутагт амжилттай нэвтрүүлж, 2025 оны орон нутгийн төсвийн төслийг үр дүнд суурилсан аргаар төлөвлөж, хянуулан системд нэвтрүүлсэн. 2024 онд аймгийн засаг даргын тамгын газрын албан хаагчдын дунд дипломат сар аяныг санаачлан амжилттай зохион байгуулсан нь байгууллагын соёл, дотоод үйл ажиллагаанд эергээр нөлөөлсөн үйл ажиллагаа болсон. Тэрбээр аймаг орон нутгийн хэмжээнд болон газар хэлцээс зохион байгуулсан ажилд манлайлан оролцож, залуу боловсон хүчнийг сургаж дадлагжуулах, заавар зөвлөгөө өгөх зэргээр өөрийн мэрэгжил, мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж манлайлан ажилдаг Ахмад албан хаагч юм. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн Дундгов салбарын үйл ажиллагаанд тогтмол эдвэх санаачлагтай оролцдог үлгэр жишээ гишүүн бөгөөд 2023 оны шилдэг гишүүнээр шалгарч байсан.